Үндэсний хэв загвартай дээл өнөөдөр зөвхөн гоёл бус монголчуудын түүх, соёл, үндэсний ондоошлыг илэрхийлэх чухал хэрэгсэл юм. Сар шөнийн баяр төгсөнчлөн дээлний эрэлт эрс нэмэгдэж, урлангуудын захиалга хэдийн нэт үрч эхэлжээ. Монголчууд сар шинээрээ илүү шин дээл өмсөхийг хүсдэг. Таны уралдаг энэ дээлнүүдийн илүү хүнүү загвартай, илүү уламжлалт загварын дээлнүүдийн онцлог, чанар, брендийн ялгарл нь яг үүндээ оршиж байгаа юм. Мэдээж зохион бүтээгч би өөрөө монгол хүн. Тийм учраас би өвөг дээдсийнхаа бас тэр их гоё уламжлалаад түүх зөндөө олон зууны түүхийг дамнаад ирсэн энэ сайхан үндэсний хувцас бүр ор үндэсгүй өөрчлөхийг бол хүсдэггүй. Тэгээд мэдээж орчин цагийн монголчуудад яг аль хэсэг нь ямар байвал бидэнд таатай байх уу, өөрт нь тааламжтай байх уу, дур сонирхлын татгуу гэдэг ч юм уу. Тэр талаас нь жоохон шинжилэл, өөрчлөлт хийхийг хичээдэг. Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө нэг тийм сайхан гоё тосон бор өнгө ч юм уу, гүн ногоон өнгө ч юм уу, нэг тийм нэлийн жоохон гүн өнгөнүүд илүү нэг хүмүүст жоохон тааламжтай байгаа юм болов уу гэж би анзаарч байгаа. Манай улс бүгд найрамдах хятад ард улс, Япон, Солонгос, энэтхэг улсаас торгоо импортоор авдаг. 2026 оны 1-р сарын статистик мэдээллээр нийт 11.4 мянган долларын үнийн дүн бүхий торгон материалыг 100% хятадаас импортоор авжээ. Өнгөрсөн оны 1-р сартай харьцуулбал торгон материалын нийт импорт 13 орчим хувиар буурсан байгаа юм. Нэхмэл, даавуу, арьс шир зэрэг нэхмэл бүтээгдэхүүний импорт сар бүр хэдэн сая долларын түвшинд хэлбэлзэж байна. Материалын үн бол харьцангуй нэлийн өндөр болсон. Хичнээн үнийн хүрээдл үнийн юу байгаа ч гэсэн хүмүүс үндэснийхээ тэл хувцсыг авч өмсөх, үндэснийхээ гих бүх зүйлийг дэмжих хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдчихэдэг. Манай улс ч одоо 3.5 сая хүн амтаа гэж тооцоход би бараг 70% ч юм уу Монгол шин дээл өмсдөг байх гэж бодож байна. Хамгийн гол нь тэр шингэсэн сонгосон тэр их гоё ачаал бүгд л өгсөн сар шинийхаа дээлийг үргэлжлүүлэн өмсөж илээдэг байгаасаа дараа жилийн цагаан сар гэхэд гарцаагүй шин дээл өмсөхөөс өөр аргагүй болтлоо тэрийг гоё эдэлж хэрэглэсэн байгаасаа хэрвээ тхийн бол бидний монголчуудын маань өв соёлт ч гэсэн гадны жуулчид ч гэсэн зориод ирэхэд бид нар нөгөө гоё дээлээ өмсөж гисэн ихэнх нь мэдээж бараг 70-50 шин дээл өмсөж байгаа хаа гэж яхад тэр манай улсын нийт хүн амын 70% нь тэр дээлтэйгээ явж ивэл ямар гайхалтай вэ Тэр Монгол дээлийг бас цаашид яг үндэсний хувцас гэдэг агуулгаар нь хадгалах, дэлгэрүүлэх чиглэл бид яг юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Монгол загвар маань бас нэг ийм байвал арай онцлог, ийм байвал арай нэг бусдаас ялгарах юм да гэдэг хөгжлийг мэдээж хийж байгаа. Тэгтээ тэрийг зөв хийх хэрэгтэй ах. Тэр бол загвар зохион бүтээгч нарын ажил юм болов уу гэж бодож байна. Би бол тэгж зөвлөдөг. Дээл нь байх юм бол хамаагүй заавал Монгол гутлан нэргээд авахгүй пүүцэн дээр ч гэсэн дээлээ өмсөж. Хэрвээ ич бүрнээр нь сайхан хэрэглээд ингээд явах юм бол мэдээж өөр л илүү гайхалтай.